гэсэн үг шүү. Тэр бүгдээс маш их бухимдлаг байсан. Ажил би ерөөсөө энэ ажилдгаа суух ер нь дургуул дээ. Гэртээ л байнга юм хийж. Эхнэрийнхээ өмнөр ороод юм хийгээл загнуулна. Ягаад сууж чаддаг юм бэ гэл. Хурдан чөлөөгөнтэй гэр бүл дотроо ер нь л төрүүлээл юм ярих гал тэгээ хэлдэг. Би өөрөө юм асуучаад хариултын тэр хүний өмнөөс өөрөө хариулцдаг юм шиг. Тэгээ тийм л хурдан. Хүүхэд байхдаа ер нь боддог ус. Би албан овчрын гэр бүлийн хүүхэдтэй. Манай овчр юм байсан. Ээж бас тэр зэрэг ангид ажилладаг юм байсан. Тэгээд багасаа тэргийн хооронгоор явж байсан. Ингээд хүүхэд байхад чинь бэлэг авахд дандаа зэргийн дарга нарын хүүхдүүд бөөнөрөө цуглаад бидний үед социализмын үүдчих сайхан байлаа шүү. Тэгээд ингэдэг багт цэргийн сургуульд орё гэж их боддог байсан. Тэгээд тэр бидний үед чинь болохоор яг хүссэн сургуульд ороход бас хэцүү байсан. Сургууль тоотоо хуваар ирнэ. Тэр бүгдийг давж орж ирнэ хэцүү дээ. Тэгээ би бол энэ хөнгөн өдрийн чиглэлийн мэргэжлийг бас сонгоё гэж бодож байгаа. Тэгэл амьдралын хуваарийн давуу тэр сургуулиуд төгссөн. Тэгээ сонирхолтой мэргэжилтэй хүн орж ихт чинь тэгээ тэр яг мэргэжлээ дагаад амжилтанд хүрэх гэсэн тийм ойлголт байхгүй болчихсон. Би бас чөлөө цагаараа гэрт бол хөгжим сонсохоор их тавшаарлаа. Хөгжим сонсох их дуртай. Тэр бидний үеийн одоо энэ бидний сүүлдж гарч ирсэн эргэн дурсахын одоо Монголын тоглолтууд тухайд соёл эрдэнэ хамтлагийн дуунуудыг их Монголоос их сонсох дуртай. Баян Монгол соёл эрдэнэ. Тэгээ Битлис Смоки гэл одоо бидний үеийг сонсдог байлаа шүү. Баянга сонсон. Би өөр цоглуулгууд гэртээ хадгалаа хураацсан. Нэмс хэлдийн тоглолт. Би өчтөр ямар телевизээр ялаа та. Яс харж ирсэн юм. Сая бас үзчихээ гэсэн тоглолт тэр айзмын тоглолт сая болох. Тэрийг л үзэх сонирхолтой байсан. Амжихгүй та плед зүчрэхгүй болчиход байх. Плед нь 8 10 марвтай байсан. Би зөв дам сонсчихсан 15 ч гэлээ. Нэг л тоглолт байсан. Зав гарахгүй. Тэгэл амьдрал даал зуралдаал цаг хурдан ч өнгөрөх юм даа. Бид нар хүнээс тусламж зуухтай болно хвчлээ. Сэтгэл санааны тийм халуун сайхан дэм гэдэг чинь бидэнд аюу хэрэгтэй. Аливаа ямар нэгэн асуудлыг хүлээж авах чадвар сайтай, хүлээцтэй, төвчээртэй хандах. Тийм ер нь их сайхан зан чанар авч болох юм байна. Хүнтэй харьцааны соёл, төвчээр гол нь төвчээрийг суралцах хэрэгтэй юм шиг. Над бол одоо ер нь би бодно. Уруу татлаг. Одоо энэ нийгэм чинь хамаарал над ч одоо сайн ч найз байна, муу ч найз нар байна. Уруу татлаг би ч өөрөө төвчээргүй загнах ч юм уу янз бүрийн нэг тиймэрхүү найз нөхд таарна уу. Нэг төрөнд одоо цалингийн болцоо маань болж өгөхгүй маа тэгэл хураахын хурааж байгаа л нэг гинтийн шаардлага одоо зарим хүмүүс чинь ингээд нэг төсөв гаргадаг шүү дээ. Эдийн засгийн нэг бодлоготой хүмүүс чинь. За энийг хэрэглэн энд хүрэхгүй гэдэг шиг бид нар чинь бага цалинтай болохоор чинь хураасаа иддэг хүрчихнэ. Би одоо их нэртэй нэг угаалгын машин авч өгөөд ерөөсөө бодоод амжихгүй одоо 7-8 сар болчихлоо. Уулын шинжлэр л авч өгье гэжсэн мөнгөч овоо бүрдсэн байсан. Тэгэл амжсангүй. Тэгээ эмхтэн хүн чинь байнга одоо манай хүүхдэд бүгд ажил юм л дээ. Тэгэл заримдаа болцоогүй үед чинь миний хувцас, багийн хувцас. Тэгээ бүгдийг л ирнэ эхнэр л угааж байгаа. Тэгээ гэрт сууна гэдэг чинь бас хэцүү юм аа гэд манай ах хэлв. Өдөр одоо би тараал очиход хоол цайцсан сууж байна. Оройны хоол авгаа юм. Тэгээд хажуугаар нь ус хувцсноор угаана гэдэг. Энийг угаалгын машин ямар ч цэсний төрөнд авч өгнө гэж бодож явдаг. Судалсан нэг 130 хавцал юмсэг би нэг яг нэг бага уурын нэг хилэн багтаа тийм юу багт. Өө цалингаа аваад бид нар чинь 2 хуваагаад авчихна. Манай цалингууд яг цагтаа боно л да. 15, 1, 2. Тэгэл тогны мөнгө тушаана. Тэгэл ар сархан бид нар чинь ингээд нэг боломжгүй үедээ ажилтны дэлгүүрээс үнсний зүйл зээлээд авчихна. Үйл болохоор энэ төлөөний өрсөнд их явчихдаг шүү дээ. Төлөөний өрсөнд. Тэгээ ер нь л ахуй хэрэгцээндээ л цалин зарцуулагдаад дуусчихна. Тэгээ яг тэр нэг хуваараа хийж байгаа зүйлсээс
бас тодорхой хэмжээний хувь мөнгө цаас хадгалагдаж орж ирнэ. Миний ер нь боддог бодол тэр л дээ. Хүн ингээд жишээлх юм бол би одоо уур бухимдлаа ямар нэгэн гэр бүлийн хүрээнээс биш өөр гадны нөлөөний хамааралтай бухимдалтай байхад ямар ч хүн гэр бүлдээ өр хөвгтэй ч гэдэг юм уу их нэртэй тэр уур бухимдлаа гаргадаг байхгүй. Хэрвээ гэр бүлийн уур амьсгал сайхан байхад би өнөөдөр ажиллаа маш тайван хэмжээнд тайван амгалан хийн. Бус хүмүүстэй ч төлөв төвшөө харьцсан. Тэгээд би хүүхдүүдтэй сургаж ярьдаг юм. Ялангуяа багтаа хэлдэг байхгүй. Хүнд эд хөрөнгнөөс илүү хүний зан харьцаа бие хамт олонны дунд яаж авч явах вэ? Ер нь ямар ч хүнтэй харьцажсэн хүнийг өөрөөсөө дээр өөрийгөө бодох биш альва тэр харьцаж байгаа хүмүүсийгээ нэг түрүүнд харьцжээ. Ерөө хүн заавал хүний дээр гарах юм уу одоо төрүүлж дуурах гэдэг хязгаарч хүн үгээ хэлж амжина. Дараа нь тэр харьцсан хүмүүсийнхээ одоо явцыг үйл явцыг бодож байгаад дараа нь хариултаа хэлж болно шүү дээ. Би уур бухимдлыг энэ өмнөө барьж болохгүй гэж сургаж авдаг. Бүтэн сая өдөр би аюу маш бухимдсан. Өглөө за би ч ирцэрдэг юм аа. 8 гээд тудаг орж усаа авчаад тэгээ энэ манай тэнд нэг үйлчлэгний төв байдیں۔ Тэр нь 10 цагийн онгох байсан энэ биерт гараа авчиж. Нэг жижигхэн ингээд манай тэрүүгээр бол нэг жижиглээд ингээ мах нэг гарамлаад зардаг. Одоо махны өндөр болсон болохоор тэр хүн чи одоо тийм жоохон мах гэж одоо 1000 хэд их үү. Тэр хүмүүс зарахад аяг хүндрэлтэй болцдог. Тэгээ ер нь жижигхэн мах зархан болчоод би тэр нэг цовданы жижиглэн байдаг та дотор махан. Тийм зүйлс авахад тэр өөр оцсон 10 цагаас онгоо нөхөр би дэмжээ мянган зах очлоо. Тэгээ очисон чинь тэр нэг дотор дайр бүтээгдэхүүн зардаг тасгын ерөөсө бүх бэлдсэн юунуудаа ингээл очил за нэгийг авъя гэхээр бүгдийг хүн авцсан гэд би 5-6 хүн дээр очисон. Тэгээ би нэг 3 хэрэгцэн гурил аваад гэрлүүгээ явж байгаа. Тэр замдаа бол маш их зүйл утсан юм. Зам яаж гарснаа ч мэдээгүй би ихнэр тэр ярьжсэн байхгүй. Би аюу уур хүрчсэн. Тийм юм надад олдохгүй байх гэдэг. Тэгээ манайх чинь хүүхдүүдийн эрүүл мэндийг бодсон ч гэсэн цагаан бол одоо ер нь хүмүүс их төлхөө хэрэглэдэг болчиход байна шүү дээ. Тэр нэг мах орлуулагч уураг одоо вамдуу манайх ер нь мах хэрэглэх юм байгаад байгаа. Манай ихнэр баг тэр. Тэгээ би нэг хаяа нэг махын мэдмэр санагдахаараа мах сүлдээ дийлэх юм байгаад байна. Тэгээ нэг тийм цувдааны тийм дайвар жижиг юу авахгүй явсан чи олдохгүй. Тэгээ би ихнэр дээр ярьжсэн. Би сая зам яаж гарснаа би мэдсэнгүй. Би аюу бухимдсан. Би ирээд хэрвээ би ингээд тайвшраг байсан би ирээд аюул ямар ч юмд ураа гаргаад одоо бухимдаад исэн байж магадгүй гэдэг. Би нэг тамхи хаяа баг хэрэглэн л дээ. Тэгээ би нэг тамхи татсан чинь тайвширсан билээ. Жижиг юм одоо манай би чинь 30 төгрөг гэр оролтоо. Одоо энд амьдрах чинь нөгөө хүмүүс ч одоо жижиг юунууд ч зах зээлээ дагаад нэг хашааныхаа хажуугаар нэг жижигхэн амбар бариад нөхлөд нэг түүцэрхүү юмнууд бариад тийм жижиг лүүд чинь худлаад авчдаг байхгүй юу. Тэр чинь одоо нэг тэндээс 350-аар авах чинь 500-аар зарна. Тэгээ тэр чинь биднэрт олдох юм болчиход шүү дээ. Дэлгүүрүүдийн гараар орчод байдаг. Эхнэр ихтэй ярьжсэн. Би энэ яагаад даргалахгүй байна гэж. Тэгээ чи даргалахгүй ингэж халах юм чинь гэдэг. Тэгээ би бас өөр чиглэлээр бодож үзэхгүй. Би одоо энэ сүүлийн үед мах баг идээд ингэж байгаа юм болов. Тэгээд хагас өдөр би тийшээ дэмжээмийн хүртэл алхаад буцаад харихтаа би бодохгүй. Би ингэ шал хоёрын оронд дэмий юм дээр ингэж алхаад явж байгаа юм чинь би ер нь яаж таргалах юм бэ гэж бодоод алхахтаа айгуул би очиод гурил зурж магадгүй. Тэгээ би эртсэн гурилны 3 сэрхийг аваад очисан. Манай эхнэр бас тусгай нэг юм ойж исэн л та. Тэгээ би их бухимдаад айгуу бухимдсан мэд ихэд би өөрөө ч мэдээгүй. Зам яаж гарснаа би мэдэхгүйсэн чинь. Энэ сайхан нэвтрүүлэг татварсанд би ч баяртай байна. Таны үндсэндэлтэй хамт олонд ажилдаа амжилттай эрүүл их сайн сайхан өнгөрөх хүсье. За баярлалаа. Одоо та хаач хэвтэй? Одоо би 2-3 албан бичиг авна. Тэгээд ажиллаар орж бид нэр мэдээ өгдөө. Нэг тайлангаа өгч юм гэсэн үг. Хүмүүс чинь их сурцтай л да яг тэдэн цаг үед сонин ирсэн байх хэрэгтэй гэдэг нь
Хэрвээ нэг 10 минут өнгөрцөн багт бол яг хүмүүс гайхтай. Төврөө уцтаад асуудаг байхгүй. Манай хийл яач вэ? Тэгээ тийм надд бол тэгтээ уцтуулах шаардлага гарахгүй л дээ. Яг цагт нь л өгье гэсэн эрмэлзэлтэй явдаг болохоор. За баяр та. За баяр та.